Сайн бацхан хүүхдүүдээ. За 8 дахь ангид сурагчдад зориулсан онлайн хөгжмийн хичээлийн 3 дахь дугаар эхэлж байна. За өнөөдөр өмнөх хичээлдээр үзсэн My Brother дууг үргэлжлүүлэн сурнаа. За өнөөдрийн хичээлийн гол зорилго бол садлын ногоон самбар дээр байна. За My Brother дууны дахилт хэсгийг сурна. За дахилтын дотроо нотоор дуулна. За хэмлийг ойлгоно. За нотон дээр бичигдсэн тэмдэг тэмдэглэгээнүүдийг сурч авна. За дуугаа үгээр дуулнаа. За хүүхдүүдээ нот руугаа анхаарлаа хандуулаарай. За багш нь ерөнхийд нь хэмнэлийг ямар хэмнэлтэй дуулах вэ гэдгийг тайлбарлаж өгнө. За эхний өмнөх хичээл дээр бадгийг үзсэн учраас 3 диез хэвээрээ фа диез, до диез, сол диезтэй. Энэ дуу эхнээсээ дуустал эдгээр тэмдгүүд хүчинтэй. За эхний 1-р такт 3-3-аар холбосон 8 нотнууд байна. Фа, ми, фа, сол, фа, сол. 3-3-8-ыг 3-ын тоогоор холбоцсон байна. Үүнийг триол гэж нэрлэдэг. Онцгой ритм буюу онцгой хэмнэл гэж нэрлэдэг. За энэ яаж дуурах вэ гэхээр дөрөвт нот нь ийш анхаарлаа хандуулна. Дөрөвт нотонд 2-8 багтдаг бол онцгой ритм триол нь дөрөвт нотонд 3-8-ыг багтаан тоглохыг хийдэг. За эхний тактыг багш нь тоглоё. За 1 2 гэдэгт л ерөөсөө энэ 3-3-8-ыг багтаана. Сол фа сол да фа ми фа сол гэсэн. За цаашаа дараагийн такт нь 4-ний 3 болсон байна. За адил триол. За 4-ний 3 1 2 3 гэдэг да 1. За энэ дээр бол энгийн И2 пауз И3 цаашаа мөн адилхан 1-р такттай да цаашаа мөн адилхан 2-4-р тактууд адилхан да. За эхний тактуудыг тоглож өгье. Фа ми фа сол цаашаа явлаа. Ля си до си фа сол ля си ми до си. За эхний 4 такт бол ингэж сонсогдно. За хэмжээг нь харж аваарай. За ийм ялгаатай хэмжээтэй. Энийг хүүхдүүд сайн анхаараарай. За цаашаа бол ерөнхийдөө энгийн хэмжээ. Гэхдээ ижил нотыг холбочихсон байна. Хооронд нь холбосон. Тэгэхээр до 4 дог тусад нь хэлэхгүй 1 2 3 4 хийгээр холбосон нотнуудыг анхаарна. Цаашаа 1 2 3 4 мөн адил 1-р такттай адилхан байна. 1 2 3 4. За энэ 1-р бадаг дээр гарсан хэмжээ байна. 1 2 3 4. За энэ мөн адилхан 1-р такттай адилхан байна. 1 2 3 4. 1 2 3 4. 1 давтлаа. 1 2 3 4. 1 2 3 4. За хүүхдүүдээ. За энэ дахилтын онцлогийг товчхон тайлбарлая. За дуу гэдэг бол ерөнхийдөө бадаг дахилтын давтамж гэдэг. За зарим дуунууд бол өөр маягтайгаар тоглогдно. За энэ дууны нэг онцлог бол эхний 4 тактын төгсгөлийн энэ нотноос дараагийн 1 2 3 4. За энэ яг энэ хэсэг голын 2 3 доош хомдор хэсэг бол нэг 8 такт. Тэгэхээр энэ 8 тактаас яг үндсэн гол аялгаунд орж иж байгаа. За энэ эхний 1 2 3 эхний энэ 4 тактыг бол эхлэл тийм ээ эсвэл одоо хөгжүүлсэн аялгаугаа хөгжүүлсэн эхлэл яг энэ дахилтын аяг ороход өмнө нь хөгжүүлсэн аялгаа гэж ойлгож байна. За мөн төгсгөлт нь бас 4 такт юм байна. За төгсгөлийн тайлбарлая. За төгсгөлийн нотны хувьд бол хэмнэлийн хувьд бол
түрүү энд гарч ирсэн хэмнэлтэй адилхан 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4. За төгсгөлд энд код гэдэг үг байна. За код гэдэг бол төгсгөл гэсэн. Ямар нэгэн хөгжмийн зохиолын ч юм уу дууны нотон дээр код гэдэг үг юм бол энэ дууны төгсгөл юм байна гэж ойлгоно. За энд бас multi rate гэдэг үг байна. За энэ төгсгөл нь яг энэ дэрэнгүүтээ аажмаар ритмута буюу рит гэдгийг товчсон үг байна. Удаашрна гэсэн үг. За аажмаар удаашрснаа энэ лента гэдэг үг байна. За лента гэдэг нь багш нь бичсэн байгаа. За лента гэдэг нь бүр удаан. Ингээ аажмаар удаашрсараад бүр 50 удаан болоод энэ дуу төгснөө гэсэн үг. За хүүхдүүдээ нотоо ямар ч гэсэн аялуулсан дуулъя. За энд янз янзын хэмнэл орсон. Түүний ялгааг нь маш сайн сонсоод дахин давтан дагаад дуулаарай. За хаа хоёр давтаад одоо төгсгөл за төгсгөл нь удаанаар дуусч байгаа. За саяны миний аялсан аялгууд хөвгүүд октав доор дуулна. За багш нь дуулж үзүүлье. Анхаар хүүхдүүдээ одоо дахилтаа үгээр нь дуулъя. За үгээ хараарай. Багш нэг уншия. Kokoro moeru utaga kitto kimi no moto e kirameke shikai juu ni boku no uta o nosete kirameke shikai juu ni todoke ai no message. За энэ дууны утгыг багш нь тайлбарлаж өгье. За нэгдүгээр бадгийн утга нь за бүгдээрээ зүрх сэтгэлээ нэгтгээд дуулцгаая. Гонигтай үедээ ч хэцүү үедээ ч бүгдээрээ дуулцгаая. За ямар нэгэн зүйлээс ичхгүйгээр тод чанга хоолойгоор дуулцгаая. За дахилтын утга нь зүрх сэтгэлээ дүрлзүүлж чам руу бас нүд гялбам дэлхий рүүч миний дууг илгээгээд за гялалцсан дэлхий рүү мессежээ илгээх болно. За хоёрдугаар бадгийн утга нь бүгдээрээ зүрх сэтгэлээ тайван амгалан болгоод ярилцгаая. Хөгжилтэй үедээ ч баяртай үедээ ч ярилцгаая. За ямар нэгэн жижигхэн зовлон шаналлтай үедээ ч бүгдээрээ ээлдгээр инээмсэглээд ярилцгаая. Дахилт нь хэцүү үед чинь найз чинь чиний хажууд байгаа шүү. Үргэлж чамайг харж байгаа. Бүгдээрээ харилцан нэг нэгэндээ туслаад хизээч энэ мессежийг хүргэж өгнө гэсэн утгатай дуу байна. За бүгдээрээ дууга нэгдүгээр бадгийг дахилттай хамт дуулъя. За анхаараарай.
caption code буюу төгсгөлийн хэсгийг дуулж өгье. За анхааралтай сонсоорой. За авлаа. За төгсгөлийн дээр хамгийн төгсгөлийн бүтэн нотны доо дээр ам хаалттай ингээд дүр барих юм. За ингээд энэ дуу төгсөж байгаа. За хүмүүстээ дахилтын триолтой хэсгүүдийг бас дахин нэг давтъя. За анхааралтай сонсоорой. За эндээс ингээд гол аялгаа орж ирж байгаа. За дахиад давтъя. Анхаараарай. За энэ дээр яг триолод байгаа. За найд жирийн найд триол найд За хүмүүстээ ингээд My Brother дуугаа 1 2 дугаар бадыг сурлаа. За бичлэгээ дахин ухрааж үзээд химлийг нь сайтар анхаарч сонсоод дахин цээжилж сураарай. За ингээд хичээлийн төгсгөлд My Brother дууг Япон хүмүүстийн дуулснаар сонсцгоё.